За үр тогтолтой холбоотой нэр томьёонууд гэвэл гамет, зигот, гаплоид, диплоид, эрис буюу сперм, өндгөн эс гэсэн нэр томьёонууд байна. За одоо бид хэрхэн энэ амьдралд ирсэн талаараа ярилццгаая. Энэ зурагнаас эр бэлгийн эс, эм бэлгийн эс болох өндгөн эс рүү хэрхэн нэвтрэн орж байгааг харж болно. Эр бэлгийн эсийг сперматозоид, харин эм бэлгийн эсийг өндгөн эс гэд нэрлэдэг. Энэ зураг нь маш чухал мөчийг илэрхийлж байна. Учир нь 200-аас 300 сая эр бэлгийн эс өндгөн эсэд нэвтрэхээр өрсөлддөг бөгөөд энэхүү сперм нь 200-аас 300 сая эр бэлгийн эсээс төрүүлж ялалт байгуулж байна гэсэн үг. Тэгэхээр бид ижил шинж чанартай 200-аас 300 сая эр бэлгийн эсээс ээжийнхээ өндгөн эсэд төрүүлж нэвтэрсэн зөвхөн нэг эсээс үүсч байгаа учраас маш онцгой ховор тохиолдол. Нэгэнт үр тогтсон учраас үр тогтолтын талаарх нэр томьёог дэлгэрүүлж үзье. Энэ хоёр эс нэгдэх учир эр бэлгийн эс, эм бэлгийн эс рүү нэвтрэн орох энэ үйл явцыг үр тогтолт гэнэ. Ингээд шинээр үүссэн эс цаашид ялгаран хөгжиж бидний биеийн бүхий л эсийг эргэтнүүдийг үүсгэдэг учраас энэ процесс маш чухал үйл явц юм. Тэгэхээр бид энэхүү үйл явцад гарч ирэх өөр төрлийн процессуудыг тайлбарладаг олон төрлийн үгнүүд нэр томьёотой танилцах гэж байгаа юм. Энэ бэлгийн эсүүдийг эр бэлгийн буюу сперм болон эм бэлгийн буюу өндгөн эсийг аль нэг нь гамет гэд нэрлэдэг. Тэгэхээр эр бэлгийн эс ч гамет, эм бэлгийн эс ч гамет юм. Гамет бүр биеийн аль ч эсүүдийн хромосомын тооны 2/1 буюу талыг агуулсан байдаг. Учир нь гаметууд миоз хуваагдлаар хуваагдаж боловсрдог. Чи эрэгтэй юу эмэгтэй юу гэдгээс хамаараад чиний өндгөвчөнд эсвэл төмсгөнд байрлах бэлгийн эсүүд нь биеийн эсүүдийн яг тал хувьтай тэнцэх хромосомыг агуулдаг. За тэгэхээр энэ тухай дэлгэрүүлж үзье. Эхлээд эр бэлгийн эсийг дэлгэрүүлж үзье. Эр бэлгийн эс нь эм бэлгийн эстэй харьцуулахад хэмжээгээр маш жижигхэн. Тэгэхээр эр бэлгийн эсийг томруулж зураад дотор нь бөөмийг зуръя. За энэ эр бэлгийн эс ааваас ирсэн 23 хромосомыг агуулна. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэх мэтлэн тоосоор 22. Харин энэ 23 дахь нь чиний хүйсийг тодорхойлогч хромосом юм. Хэрэв аавт нь чамд X хромосомыг өгвөл чи эмэгтэй, хэрэв аав нь Y хромосомыг чамд өгсөн бол чи эрэгтэй төрхнө. За тэгэхээр энэ бол эр бэлгийн эс буюу ааваас чинь ирсэн эр гаметэд агуулгадах хромосомууд юм. Энэ гамет нь ээжийн өндгөн эсэд нэвтэрнэ. За өндгөн эсийг бас томруулаад дотор нь бөөмийг зуръя. Тэгэхээр ээжээс мөн 23 хромосом ирнэ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 гэх мэт тоолсоор хагаад 22 гээд 23 дахь нь хүйс тодорхойлогч X хромосом юм. Ээжээс зөвхөн X хромосом үр хүүхэдтэй ирдэг. Тэгэхээр 23 дахь хос хромосом XY байвал чи эрэгтэй, хэрэв 23 дахь хос хромосом нь XX байвал чи эмэгтэй хүйстэй төрнө гэсэн үг. Үүнээс харвал гамет гэдэг бол эрч бай эмч бай бэлгийн эсийг ерөнхийд нь нэрлсэн нэршил юм. За нэгэнт үр тогтсон бол одоо цаашаа яах вэ? Эр бэлгийн эс өндгөн эсэд нэвтэрч үр тогтсон бол ийм өндгөн эсийг үр тогтсон өндгөн эс буюу зигот гэд нэрлэдэг. Эхлээд зиготыг зураад дотор нь бөөмийг зуръя. За тэгэхээр бөөм дотор ааваас ирсэн 23 хромосом. За мөн ээжээс ирсэн 23 хромосом бас байна. За гэх мэтээр ааваас ээжээс ирсэн 1-ээс 22 дахь хромосом бүхэн ижил хос хромосомыг үүсгэнэ. За 23 дахь хос хромосом буюу хүйс тодорхойлогч хромосом энэ зурган дээр XY хромосом байгаа учраас энэ бол эр хүйсийг тодорхойлогч бэлгийн хромосомын бүрдэл үүслээ.
За та бүхэн нэг зүйлийг анзаарсан байж магадгүй. Би эдгээр 23 хоромсоомуудыг ээжийн 23, аавын 23 хослуулж зурсан биз дээ. Одоо үр тогтсон өндгийн эсэд бүгд нийлээд 46 хоромсоом буюу хоромсоомын бүрэн гүйцэд бүрдэл бий боллоо. Одоо энэ эс цаашид үржилд орох, хуваагдах, бидний биеийн бусад эсийг үүсгэхээр ялгарн хөгжих боломжтой боллоо. За энэ эсийг бид нар зигот гэд нэрлэнэ. Тэгэхээр гамет гэдэг нь бэлгийн эсүүд бөгөөд нийт хоромсоомын талыг нь агуулсан байх үе үүнийг хоромсоомын гаплоид бүрдлэг нь, харин зигот нь биеийн эсүүд болж ялгарн хөгжих чадвартай эсүүд бөгөөд хоромсоомын бүрэн бүрдлий буюу 46 хоромсоомтой учраас диплоид хоромсоомын бүрдэлтэй гэж хэлнэ. Хоромсоом бүрийг хосоор зурсныг харж байгаа баха. Эдгээр хос хоромсоомуудыг гомлог хос хоромсоом гэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хос хоромсоомын нэгийг нь чи ааваасаа, нөгөөг нь ээжээсээ авсан боловч тэд ижил төрлийн уургийг кодолдог. Гэхдээ тэр уургуудыг кодлохдоо өөр хувилбараар кодлоно. Жишээ нь ааваас авсан эхний хос хоромсоом нь үсний өнгийг тодорхойлдог генийг агуулсан байна. Ээжээс авсан хоромсоом нь мөн л үсний өнгийг тодорхойлох ген байх боловч энэ хоёр заавал ижил байх албагүй. Тэгэхээр тэд бол гомлог хоромсоомууд бөгөөд энэ хоёр хоромсоомууд ижил зүйлийг кодлоно. Өөрөөр хэлбэл ижил шинж тэмдгийг тодорхох генүүд гомлог хос хоромсоом дээр байрлана гэсэн үг. Зигот нь 46 хоромсоомтой буюу 23 хос гомлог хоромсоомтой. Гэхдээ энэ бол зөвхөн хүний хувьд хэлж байгаа тохирох тоо шүү дээ. Хүнээс өөр биологийн төрөл зүйлийн тухай ярьж байгаа тохиолдолд 23, 46 гэсэн хоромсоомын тооны оронд хидэж байж болно. Магадгүй 10 хос буюу 20 хоромсоомтой байж болно. Бидний мэдих гэрияла 12 хоромсоомтой, яма 60 хоромсоомтой, шимпанзе 48 хоромсоомтой гэх мэт. Биологчдод туслах үүднээс өөрөөр хэлбэл ойлгомжтой болох үүднээс тухайн биологийн төрөл зүйлийн хувьд хоромсоомын тооны тухай авч үзэхэд гаплоид болон диплоид гэдэг хоёр үгийг шинээр тайлбарлах хэрэгтэй болно. Тэгэхээр хүний хувьд гаплоид хоромсоом гэдэг нь 23 гэсэн үг. Гаплоид гэдэг нь дан гэсэн утгатай үг юм. Энэ нь хос бүрийн нэг нь дангаараа гэсэн санаа юм. Хэрэв хос бүрт 2 хоромсоом байгаад нийт 46 хоромсоомын бүрдэлтэй болвол үүнийг бид диплоид хоромсоомтой гэж хүний хувьд ярьж байна. Гэхдээ энэ нь зөвхөн хүний хувьд диплоид бүрдэл нь 46, гаплоид бүрдэл нь 26 гэдгийг дахин сануулъя. Ерөнхийд нь авч үзвэл хэрэв бид аль нэг төрөл зүйлийн митоз, миоз хуваагдлын тухай ярьж байгаа бол гаплоид тооны хоромсоомыг N тооны хоромсоомтой гэж хэлж болно. Харин диплоид хоромсоомтой гэж ярил түүнийг 2N гэж тэмдэглэдэг. За ингээд та бүхэн үр тогтолттой холбоотой гаплоид, диплоид, зигот, гамет зэрэг нэр томьёотой танилцлаа гэж бодож байна. Мөн чиний хагас тооны хоромсоом чинь чамайг бүтээж оршин тогтнох боломжтой болгох гэж маш өндөр өрсөлдөөнд ялах хэрэгтэй болжээ гэдгийг ойлгоод өөрийнхөө тухай сайхан сэтгэлдээ болсон байхаа гэдэгт итгэж байна.